Сайн бацхан уу. Өнөөдөр 2025 оны 12 сарын 15-нд өнөөдөр дүрсэн хүүхдийнхаа матрицыг үзье. Ер нь бүгд хүмүүс 15 төрсэн байвал бас хамаатай. Гэхдээ бид нэр өнөөдөр энэ эхний 5 хушууны эхний гурвалжинг, эхний хушууг үзэх гэж байна. За энэ хүн 15-нд төрсэн байна. Ямар хүн бэ? За энэ хүн сэтгэл татам, соронзон шиг татах өвдөлттэй, материалын ертөнцид маш их амжилттай, маш хүчтэй, өөрийн харизмтай, нөлөөлөх чадвар өндөр, бас хүнийг манипуляц хийж болно. Мөнгө хүмүүсийг удирдах авьяастай байгаа. Та нар Казанова киног үзсэн байвал яг тийм Казанова гэж юм зан чанартай байж болно. За энэ сайн тал, сул тал гэвэл шуналтай, дундах магадлал өндөр, амархан мөнгөний араас хөөцөлддөг, хэд материалыг хандлагатай. Энэ хүнд ирсэн даалгавар бол өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдах, харилцаагаа хатгалах, бүтээгч хүчээ зөв чиглэлд ашиглах. 15 хорондоо энэ тоонуудыг нэмээд 6 болж байгаа. Тэгээ 6 бас одоо хайр, гоо зүй, харилцаан дээр маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ одоо энэ гурвалжин өмнө яриад байсан 1-р гурвалжин 15 6 9 21 6 15. За энэ 1-р гурвалжин дотор байгаа бүх чанарууд энэ авьяас хүнд өгөгдсөн байгаа төрөлхийн. Тэгээд доошо харсан гурвалжингийн орой дээр 15 бас байгаа. Энэ хүн хоёр шишгийг 15 бүр илүү анхаарах ёстой гэсэн үг. Тэгээд энд аавын ээжийн тухай бас мэдээлэл байгаа. Аав бол 6 тоотой, ээж нь 21 тоотой. Аав 6 тоотой гэдэг нь бас маш их эмэгтэйлэг, царайлаг, хайр татам тийм хүн, өөртөө анхаардаг, зөөлөн, ээлдэг, гоо зүй мэдрэмжтэй, бас дипломат чанартай, хүмүүсийг эвлэрүүлдэг. За сул тал гэвэл хэд харилцаанд төвлөрдөг, өөрийгөө үнгүйдүүлдэг, гадных төрөхөд хэд их аж холбогдол өгдөг. Тэгээд одоо энэ чанар бас энэ хүнд ч гэсэн байгаа гэсэн үг, аваасаа ирсэн. Тийм учраас даалгавар гэвэл өөрийгөө хайрлах, хэл хязгаараа хадгалах, дотоод гадаад тэцвэрийг олох хэрэгтэй. Хэтэрхий гадны дүр төрхт их анхаардаг байж болно. Бас юм хүмүүсийг ялгаж магадгүй, гадны дүр төрхөөр нь хүлээж авдаг ч юм уу. За ээж нь 21. За 21 гэвэл эрх чөлөөтэй, нээлттэй, эв нэгдэл бий болгодог, гадаад хэл сурах амархан сурдаг, соёл, аялал дуртай. Сул тал гэвэл төвчээргүй, бодит байдлаас тасарсан, бүгдийг нэг дуур өсдөг, яардаг. Одоо нэмэлт нь бас 3 болж байгаа. Тэгээ маш эмэгтэйлэг гэсэн үг. Тэгээд өөртөө их анхаардаг, сайн гэргий байж болно, хүүхдээ их анхаардаг байж болно, анхаарах. За тэгээд ер нь бас 21 тоон дээр байгаа хүмүүст одоо даалгавар гэл хүмүүсийг нэгтгэх, алхамаар урагшлах, эрх чөлөөг дотоодоос олох хэрэгтэй. За бас одоо аавын талын нэрэгтэйчүүдийн тухай мэдээлэл байгаа. Одоо 9-р тоотой. За аавын талын нэрэгтэйчүүд маш их ухаалаг, мэдлэгтэй, оюунлаг, дотоод ертөнцийн баялаг, тэг гүн ухаантай, өндөр совинтой, бас эмч нар байж магадгүй удмаараа тэг багшлах чадвартай, мэдлэг дамжуулдаг хүмүүст. Сул тал гэвэл одоо өөрийгөө тусгаарладаг, дандаа аврагчийн синдромтай гэсэн үг. Хүмүүсийн төлөө өөрийгөө хайцсан байдаг. Тэгэхээр материалыг бас сүнслэг тэнцвэр алдагдсан
аль нэг руу илүү явцсан байж магадгүй, аль нэг нь хүлээж авдаггүй. Тэгээд энэ хүнд бас ийм чанарууд байгаа. Удмаасаа ярьж байгаа. Тийм учраас тэрийг бас зөв болгох хэрэгтэй. Бүгдээ програм тэрийг бүгдийн зөв засах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд ямар гэвэл юусын тоотой даалгавар бол мэдлэгээ бусдад хуваалцах хохирогчийн байр суурьнд ерөөс орж болохгүй. За ээжийн талдаа бас юм 6 аркан байгаа. Ээжийн эмэгтэйчүүдийн тал бас юм царайлаг гэсэн үг, зүүлэн, одоо өөрийгөө хайлдаг, бусдыг хайлдаг, тэгээ хүнтэйгээ талах ёстой харилцаагаа байна уу, сүрэг байна уу тэгвэл бас зөвлөгөө, бэлсэлгэл, даалгавруудыг өгдөг. За ер нь 15 дугаар аркан гэж ярьдаг. Аркантай одоо тоотой хүмүүс одоо өөрийгөө анхаарах ёстой. Дандаа зөв талаас нь өөрийгөө авч явах ёстой. Одоо зөв хооллох, өөрийгөө зөв авч явах, цагаа барих, тэ өөрийгөө гэмтээхгүй байх ёстой. Ер нь 15 дугаар аркантай хүмүүс арихын дунддаг, тамхи татдаг, тэ одоо юм шоу их дуртай байдаг. Тэгээд бас гэр бүлтэй хүнтэй сууж болдгүй, энэ бол маш их анхаарах хэрэгтэй. Олон удаа бас гэрэлж болохгүй гэсэн үг. Бас энэ хүний энэ 3 дахь гурвалжин мөнгөний тухай хэлж байгаа. Яаж өөрийгөө амьдралдаа хэрэгжүүлэх үү? Яаж мөнгө олох үү? Ямар мэргэжил сонгох үү? Одоо энэ тухай бас сонирхолтой байж магадгүй, бас хэлдэг юм. За орой дээр 9 дугаар аркан байна. Тэгээд одоо энэ 3 дахь гурвалжин дээр 9 3 3 1 9 9 18 тэгээд 12 гэдэг юм тоонууд байгаа. Мэргэжил сонгохдоо энэ бүх тоонуудын чанар яг сонгосон мэргэжил дотор байх ёстой. Тэгвэл масштабаар одоо өөрөө өрнөж болно, өөрийнхөө чиглэлийг, өөрийнхөө мэргэжлийг, өөрийнхөө ажлыг. Мөнгө бас их ороодорно гэсэн үг. Яг энэ бүгдээр идэвхжсэн байвал тэгээд энэ тоонууд бас хасах, нэмэх, хэтэрхий байдаг. Тэгвэл бас засах ёстой норм байх ёстой. За тэгээ энэ хүн 9 тоотой байгаа. Тэгээ мөнгөн дээр энэ хүн яаж энэ чанарыг ашиглах уу гэвэл энэ хүн багш байж болно, мэдлэгтэй, оюун ухаантай, сэтгэл зүйч, мэдрэмжтэй, ангаах чадвартай, багшлах чадвартай, судлах чадвартай, зөвлөх, бичих, тийм учраас одоо энэ чанаруудыг ашиглаж мэргэжлээр ашиглах хэрэгтэй. Ер нь мэдлэгээ гүнзгийрүүлэх гэдэг утгатай. Бусдад дамжуулах үед мөнгө одоо авах чадвартай байх ёстой. Ер нь мөнгө авахгүй, авч чадахгүй байдаг шүү дээ. Энэ хүмүүс дандаа хүний төлөө зүгээр өгөөддөг, өөрийгөө үнэлдэггүй. Тэгээ ер нь өөрөө бас чимээ багтай тийм орчин дуртай, бие даасна ажил бас энэ хүн тохиромжтой байдаг. За тэгээд 21 гэд бас энэ 3 дугаар чакра гэж байгаа. Бас мөнгө хариуцдаг, карьер хариуцдаг тийм. За энэ бас одоо дэлхийн хэмжээнд одоо өрнөвөл өөрийнхөө ажлыг тийм мөнгөний урсгал илүү болно. Одоо олон улсын чиглэлээр ажиллах, аялал, гадаад хэлтэй холбоотой, соёлтой олон улсын хүмүүсийг нээгдэх, онлайн орон зай энэ хүн бас тохирно гэсэн. Одоо өөрийнхөө мэдлэгээ тэгж тарааж болно. Гадаадд очиж зааж болно. Гадаад хүмүүсийн одоо компанид ч юм уу тийм хүмүүстэйгээ ажиллах хамт сохно гэсэн үг. За бас иш 18 гэдэг энэ тоо байгаа тийм. Энэ одоо юу хэлээд байгаа гэхээр энэ хүн зон совинтой тийм талд ертөнцийн тийм гүн ухааныг аяух мэдэрдэг, ойлгодог, сонирхдаг, сэтгэл зүйг бас аяух сайн мэдрэмжтэй байдаг, хүнийг сканерддаг, дизайн, урлаг, тийм дүүр бүтээх, одоо медиа, одоо энэ усны чиглэлээр одоо энэ энергитэй холбоотой бас ийм мэргэжлүүд өрдөн сохно. Тэгээд зомбилэг сайтай байгаа учраас одоо өөрөө ийм 9 гэдэг мэргэжлийг одоо багшлах ч юм уу тийм эзотерик чиглэлээр тэгээд дэлхийд даяар тийм 21 арканад дагуу одоо түгийх гэсэн үг. За бусад одоо тоонуудын дагуу дахиад үзье. 3-ын туу байгаа. За тэгвэл энэ хүн бас
гоо сайхан эмэгтэйчүүдтэйгээ ажиллах ч юм уу тий дизайн, блог хөтлөх, сургуульд явуулах. За бас ингээд зогч байгаа энэ хүн багшлах юм бол тэгвэл эмэгтэйчүүдэд заах ч юм уу тий эсвэл өөрийнхөө мэдлэгээ бас гоо сайхантайгаа холбоогоод хүмүүст бас ингээд түгээж болно. Блог хөтлөж болно бас тий. За тэгээд 12 дугаар бас энэ тоо байгаа. За энэ үйлчлэх гэсэн үг, эдгийх хүмүүсийг гэсэн үг. Тэгээд энэ хүн бас сэтгэл засалж байж болно. Өөрөө ч гэсэн сэтгэл засалд оролцох хэрэгтэй. Бас энэ өөрөө бас хохирогч байж болохгүй. Эсрэгээр өөрийгөө дүүрэн болгоод дараа нь хүмүүст өгөх үйлдэл хийвэл одоо мөнгөний урсгал харилцаа нь ер нь өнгөрсөн намдрал одоо энэ 12 чанар чинь өөртөнд мөнгөний урсгалыг хаадсан байгаа. За тэгээд одоо өөрөө хүмүүс туслах, нийгмийн ажил хийх, буйны ажил хийх тий өөрийгөө бас одоо бясалгал, гүн дотоод ажил өөртөө хийх бас одоо мөнгөний урсгал нэмэгдэн. За тэгээд ерөнхийдөө энэ 9, 18, 3, 12, 21 гэдэг одоо энэ 6 чанар байгаа. Бүгд нэг мэрэгчлийн дотор багтсан байх ёстой энэ чанарууд гэсэн шүү дээ. За тэгвэл одоо 9 төвчлгөл гүн мэдлэг өгөх тий 18 түнийг мэдэрч одоо 100%-аар амлуулах 3 гэвэл одоо энийг элбэгшлэр дамжуулж тий одоо гоо сайхантайгаа холбож 12 гэл хүмүүсийн асуудлыг эдгэх 21 гэвэл үнийг дэлхийд өргөн орон сайд гаргаж өгөх одоо ийм утгатай одоо ийм гурван байгаа. Тэгээд энэ чиглэлээр өөрөө одоо хүссэн нарийн нэш олон мэрэгжүүд байгаа. Тэрийг бас дараа нь хараад яг аль энэ бүх чанарт хамаарсан тийм мэрэгжил зохих вэ. За тэгээ манай энэ матриц дотроо бас прогноз байгаа. Тэгээд одоо энэ хүн ямар насн дээр одоо тийм мэрэгжлүүд тий эсвэл тийм чанаруудыг хэрэгжүүлэх амжилттай боломжтой байгаа гэдгийг харж болно.